танилцуулах ёслол эхлэхэд бэлэн болж байна. Төслийн танилцуулгын өмнө энэхүү ёслолд хүрэлцэн ирсэн зарим зочдын төлөөллийг танилцуулъя. Монгол Улсын их сургуулийн ректор Очир Хуйг, Монгол Улсын их сургуулийн сургалт оюутны хөгжил эрхэлсэн проректор Заяабаатар, Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн захирал Болд Эрдэнэ, Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн салбарын захирал Элдэг Очир, Монгол Улсын гавьяат багш Баян сан, Монгол Улсын гавьяат багш Чулуун Баатар, Монгол Улсын их сургуулийн ахмад багш доктор Бадам Дорж, болон төслийн үйл ажиллагаанд оролцож байгаа бусад багш, Монгол хэл шинжлэлийн салбарын эрдэмтэн судлаачид, оюутнууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, бусад төлөөлөгчид ирсэн байна. Та бүхэндээ баярлалаа. За ингээд Монгол хэл шинжлэл 8 багц төслийн нээлттэй үг хэлнүү хэмээн Монгол Улсын их сургуулийн ректор Очир Хуйг таныг хүндхэн урьж байна. За эрх мөндөд багш нар, судлаачид та бүхэндээ Монгол Улсын их сургуулийн эрдмийн өргөнд өнөөдөр хүрэлцэн ирсэн тусгаалan та бүхэнд талархлаа илэрхийлье. Монгол Улсын их сургууль 25-аас 27 онд Монгол хэл шинжлэлийн энэ 8 багцын төслийг хэрэгжүүлэхээр өнөөдрийн төслийнхөө төлөвлөгөө дэлгэрэнгүй та бүхэнд танилцуулахаар энэ өргөнд бид хурамжуулаад байна. Та бүхэн сайн мэдж байгаа Монгол Улсын үндсэн хууль, Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын засгийн газрын хас баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд, мөн түүнчлэн Монгол Улсын их сургуулийн 25-аас 30 оны ингээд стратеги төлөвлөгөөнд тусгацсан нэг чухал зүйл бол энэ монгол хэл бичгийг бид нар сурах, хамгаалах, бас түгээх, хадгалах гэсэн энэ үүрэгтэй гол заалтууд байдаг. Энэ заалтууд, энэ үндсэн зорилгыг хэрэгжүүлэхэд бид энэ зориулжийн төслийг нээж байгаа гэдгийг та бүхэнд бас хэлхийг хүсэж байна. Нөгөө талаас энэ төсөл маань энэ 2 жилийн хугацаанд хэрэгжих энэ 8 төсөл маань дотроо 40 гаруй нэгж дэд төслүүдэд хуваагдаж хэрэгжих юм байна. Тэгэхээр энэ төслүүдийг Монгол Улсын их сургуулийн дэрдэх Монгол судлалын хүрээлэн маань зохион байгуулна. Энэ Монгол судлалын хүрээлэн маань энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг бусад судалгаа шинжилгээний байгууллагуудаа хамтран энэ төслийг бол амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Багш та үзс мэдж байгаа энэ монгол хэл шинжиллийн энэ уламжлалт бидний арга барил, дээр нь гол нь судлаачдын маань өнөөгийн хэрэгцээ, мөн дэлхийн жишг нийцсэн судалгааны арга зүйд нийцсэн ийм амжилттай арга зүгээр энэ төсөл бол ирж тусах хаа гэдэгт найдаж байна. Мөн энэ төсөл маань өөрөө цаашаа энэ хэрэгжиж дууснараа бас нэлээд олон зүйлийг шийдвэрлэнэ гэж бид харж байна. Монгол судлалын хүрээлэн маань Монгол сүүлийн жилүүдэд энэ монгол хэл бичих хэл шинжлэлийн чиглэлээр бол нэлээд олон төслүүдийг бас амжилттай хэрэгжүүлсэн. Та бүхэн мэдж байгаа бах Монгол бичгийн 15 тайлбар тойл, олон улсын монгол судлалын шалгалтын томбол загварыг гэх мэтчлэн нэлээд олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Энэ төслүүдэд хэрэгжүүлсэн туршлага дээр суурлаад дараагийн энэ мегагаар нэрлэгдэх энэ 2 жилийн том төслүүдийг хэрэгжүүлэхээр зорилго эхлээд байгаа юм байна. Энийг бас та бүхэнд болохыг хүсэж байна. Бас энэ төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төслийн нэг болох Монгол Улсын их сургуулийн монгол хэл бичгийн тайлбарлал гэсэн нэгж төслийг Монгол Улсын их сургуулийн бас холбоотой дүрм журманд ректорийн нэрмжид ажил болгож санхүүжүүлэх болно гэдэг бас энэ судлаач та бүхэнд бас хэлж байна. Тэгвэл энэ төслийг хэрэгжүүлж байгаа ажлын баг та бүхэнд бас амжилт хүсье. Энэ төсөл амжилттай хийж дуснаа гэдэгт бол сэтгэл дүр байна гэж хэлж байна. Та бүхэнд баярлалаа. Монгол Улсын их сургуулийн ректор Очир Хуйг танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Энэхүү төслийг хэрэгжүүлэх Монгол судлалын хүрээлэнгийн захирал доктор Заяабаатар таныг үг хэлнүү хэмээн өндөртүүлж байна. Минь тэхэнд уран зохиолсон эрхэм мөндөд ректор, Монгол хэл шинжлэлийн эрхэм мөндөд ахмад багш нар, нийт уран зохиолсон оюутан залуучууд та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Монгол Улсын их сургууль дээр төвлөрүүлэн Монгол судлалын хүрээлэн Монгол хэл шинжлэлийн тэнхим хамтран
зохион байгуулж гүйцэтгэх Монгол хэл шинжил 8 багц. За бид бол сая ректорын хэлсэнчлэн сүүлийн үед энэ мега гэдэг үг их одоо нийт тархаад байгаа. Тэгээ мега төсөл гэж ингэж нэрлэж байгаа. Ийм төслийн нээлт өнөөдөр болж байна. Тэгэхээр энэ гинт одоо нэг өдөр хүмүүс мега гэж яриад харна Монгол хэлэн дээр энийг яаж нэвтрүүлэх үү гэж бодож олсон санаа бол биш. Бид 2 жилийн өмнө Монгол хэл судлал 15 бод бүтээлийг Монгол судлалын хүрээлэн эрхэл зохион байгуулж, за Монгол улсад Монгол хэл судлалын чиглэлээр сургууль судалгааны үйл ажиллагаа явуулдаг Шинэ ухааны академийн хэл зохиолын хүрээлэн Монгол улсын боловсролын их сургууль, за зарим одоо бие даасан судлаачдын 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй багаар бичиж гүйцэтгэж гаргасан. За энэ 15 бот бүтээл гарсны дараа бол бид нар Монгол хэл судлал ирнэ. За одоо өмнөөс хааш юу хийгөө гэдэг асуудал дээр бас нэг дахиж харах шаардлагатай болсон. За ингэж харахтаа бид энэ суур бүтээлийн дунд дахиж улам лавшруулж судлах шаардлагатай. Нөгөө талаар хэрэглээний ийм одоо хийх ажил юу байна вэ гэдгийг тогтооё. Энэ дээр одоо бид юуг дутуу орих уу? Юу хоосон байна? За нөгөө талаараа гарсан ном бүтээл байгаа боловч юу бас тогтолцоотой болж чадаагүй байна вэ гэдгийг олж харж энэ дээр тулгуурласан 8 багц төслийг хэрэгжүүлэх ийм санааг дэвшүүлэн гаргаад байгаа маа. За энэ мэдээж Монгол улсын их сургуулиас санаачлан хэрэгжүүлэхээр зарлаж байгаа ажил боловч зөвхөн Монгол улсын их сургуулийн эрдэмтэд гэдэг хэл хязгаараар бид нар хумхгүй мөн адилхан Монгол улсад Монгол хэл бичгийн чиглэлээр сурах судалгааны үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагын эрдэмтэн судлаачдыг урьж оролцуулна. Гэхдээ нэр оруулах ёстой гэдэг ийм зорилгын юм уу бичил бодлогын хүрээнд биш. Энэ хүн ийм ажлыг хийхэд гарцаахгүй энэ судлаач хэрэгтэй гэдэг талаас нь бид харж өрнө. Тэр нь манад байдаг бас нэг ажиг тогтолцоо бол намайг оруулсангүй гэдэг гомдол төрөнд явдаг. Түүнээс биш би хийх ёстой ажлаа бүрэн гүйцэтгэж чадна гэдэг итгэл үнэмшээр орж ирэх ийм зүйлээр бол бид шалгуур болгож бусад байгууллагын судлаачдаа урьж оролцуулна. За нөгөө талаар бол манай Монгол хэл шинжлэлийн тэнхимийн үндсэн бүрэлдэхүүн бол энэ дээр гол тулгуур болж ажиллана. За үндсэн бүрэлдэхүүн гэдэгтээ бид өнөө ажиллаж байгаа судлаачдаас гадна одоо энд төлөөлөл нь болоод ирсэн ахмад судлаачид манай ахмад багш нар ахмад эрдэмтэд маань бас энд зөвлөж зарим нь одоо зохиогчоор гүйцэтгэгчээр орж ажиллах боломжийг бас нэ өөрөөр Монгол хэл шинжлэлийн тэнхим гэдгийг бид бүхий л төвшөнд нь манай тэнхмээр овогддог хэн бүхэнд хамааруулж хэлж байгаа юм шүү. За дараагийн нэг хэлэх зүйл бол Монгол улсын их сургууль стратеги зорилттой стратеги төлөвлөгөөгөө энэ жил шинжилэн боловсруулсан 2025-аас 2030. Энэ шинэ төлөвлөгөөнд дахиад Монгол судлал бол Монгол улсын их сургуулийн тэргүүлэх чиглэлийн нэг гэдгээр энэ тэргуунд оруулж баталсан. За энэ Монгол улсын их сургуулийн бас тодорхой хэмжээнд ректор захирлуудын нэг анхаардаг чиглэл бол Монгол судлал, дэлхийн Монгол судлал. За мөн үндэснийхээ Монгол судлал дотор Монгол улсын их сургууль бол түүхчээлэх тэргүүл хигнэнд байх ёстой гэдэг энэ бодлого. За энэ бодлогыг бас өнөөгийн ректор маань тууштай барьж Монгол судлалыг бол бид дэмжих ёстой. Энэ бол Монгол улсын их сургууль дэлхийн Монгол судлалын нэг том туг болж явах ёстой гэдэг зарчим дээр хэдийгээр байгалийн ухааны хүн боловч бас хатуу тууштай зогсдог талархдаг. За энэ ч үднээс өнөөдөр энэ 8 багц төслийн мөс монгол хэлний тайлбар төл гэдэг төслийг ректор одоо өөрийнхөө нэрмжит ийм ажил болгож Монгол улсын их сургууль бас дүрм журмын хүрээнд тодорхой санхүүжилтийн шийдвэрлэж ажиллахаа мэдгдлээ. Энэ бол одоо бас энэ багц төслийг санаачлан хэрэгжүүлэх байгаа бид бүхэнд урам юм өгсөн бас их сайхан зүйл боллоо гэж бодож байна. За бид мөн Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын засгийн газрын гишүүн боловсролын
сайд Наранбаяр гээд хүмүүстэй бас уулзаж энэ төслийнхөө талаар танилцуулсан. За Наранбаяр сайдын үүдэж бас тодорхой нэг төслийг бол яамнаас дэмжиж ингэж хэрэгжүүлнэ. За 3 дахь өдөр бид нар дандаа ингэж төрийн байгууллагын тоггүй 2 одоо багц төслийн бол үндсэндээ хувийн хвшилтэй хамтран хэрэгжүүлэхээр буюу хувийн хвшил бол санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр ингээд шийдвэрсэн байгаа. За мөн одоо нэг төслийг бол Монгол Улсын хөрөөлөн дотоод нөөцөөрөө санхүүжүүлж хэрэгжүүлнэ. За энд бас нэг та бүхэнд баяртай мэдээд болгоход Монгол Улсын их сургуулийн Монгол Улсын хөрөөлөн засгийн газрын тогтоолоор Монгол Улсын засгийн газрын тогтоолтой байгуулагдсан хүрээлэнгийн жагсаалтанд орсон. Өөрөөр хэлэх юм бол засгийн газраас санхүүжилт авдаг эрдэмтдийн хүрээлэнгийн нэг болсон. Тэгээ энэ хүрээлэн бас ийм боломж нэгдэж байгаа нь Монгол Улсын их сургуулиас дэмжиж байдаг цалин санхүү төлөрсөг одоо юу тогтсон санхүүжилттэй холбоотой зарим нэг ачааг нь хөнгөлж байгаа учраас манай ректор бол тэр судалгаа шинжилгээг дэмжих чиглэл дээр дахиад бас жаахан анхаарч ачааг хөнгөлж байгаа дээр нь нөгөө судалгаан дээр нь бас дэмжиж өгнө гэсэн ийм бодлого бол барих байхаа гэж ингэж бодож байгаа. За ингээд энэ Монгол хэл шинжил энэ хэл шинжил 8 багц төсөл болвол зүгээр өнөөдөр нээлттэй хийж байгаа ингээд олон нийтэд мэдэгдээд өнгөрөх асуудал биш. Энэ дараа нь бүтээлийнхээ нээлтийг хийгээд та бүхэнтэй баяртай уулзах ийм сайхан өдрийн эхлэл болж байгаа юм гэдгийг энэ дээрээс би одоо мэдгэхэд таатай байна. Ингээ та бүхэнд өнөөдрийн нээлтэнд хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлэхээ ялдамд Монгол хэл судлал за их хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх үүсэлд бас бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. За Монгол хэл маань зөвхөн монголчууд бидний орчин нутгийн элтхүүр бэлгэдэл төдийгүй дэлхийн энэ хэлэн дотор бас хүндтэй байртай дээд ирмэтэй хэл болж өгч болтугай гэсэн ерөөдөө өргөн төвшүүлээ. Баярлалаа. Монгол хэл шинжил 8 багц төслийн нээлтийг хэдийгээр хийж байгаа боловч санхүүжилттэй холбоотой баяртай мэдээллүүд за хүрээлэнгийн талаар засгийн газрын одоо тогтоолтой холбоотой сайхан мэдээллийг хуваалцсан Заяабаатар захиралд баярлалаа. За одоо Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч доктор Эрдэнэ Очир таныг урьж байна. Монгол хэл шинжилэл 8 багц төслийн үндэслэл, арга зүй, зохион байгуулалтын талаар үг хэлнэ. За энэ нэгэнд хүрэлцэн ирсэн Монгол Улсын ректор, эрхэм багш нар, эмтэн багш нар, за хүндэч очил, эрхэм оюутнууд та бүхнийхээ амар мэндийг айлтгах мэдчилээ. За Монгол Улсын их сургуульд 2025-аас 2027 онд хэрэгжүүлэх Монгол хэл шинжилэл 8 багц төслийг Монгол Улсын төрийн бодлого, хууль, эрх зүйн баримт бичгүүд, за Монгол Улсын их сургуулийн стратеги төлөвлөгөө, Монгол хэл бичиг хэл шинжилгээний сурвалж судалгааны орчин, нийгэм цаг үеийн эрэлт хэрэгцээг үндэс болгон Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн, Монгол хэл шинжилгээний тэнхим төшөглөн хэрэгжүүлэх гэхээр болсон одоо энэ сайхан мэдээг та бүхэндээ уламжилж байгаадаа бас таатай байна. Энэхүү төслийг манай их сургуулийн хэл шинжилгээний судалгааны уламжлал үр дүнг бүтээлчээр ашиглахын зэрэгцээ орчин цагийн хэл шинжилгээний сурвалж судалгаа, он дарга зүйн ололт, шилдэг туршлагыг баримталж хэрэгжүүлэхээр зорж байна. Энэ ташрын дуулахад энэ жил Монгол Улсын их сургуулийн хэл утга зохиолын салбар буюу Монгол хэл шинжилгээний тэнхим үүсгэн байгуулсны 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ 80 жилийн хугацаанд Монгол Улсын их сургуулийн хэл бичгийн салбарын үеийн олон эрдэмтэн үндэсний хэмжээнд Монгол хэл бичиг хэл шинжилгээний салбарын сурвалж судалгаа бүтээгүүд гадаадын Монгол судлалыг хөгжүүлэх үүсэд оройлон оролцож ирснийг энд онцлон тэмдэглэе. За бидний хэрэгжүүлэх Монгол хэл шинжилгээ 8 багц төслийн агуулга бүтэц арга зүйн талаар бол манай тэнхимийн багш доктор Баттухдах энд удаа илтгэдэг бол дэлгэрэнгүй танилцуулах учраас бол хэлбүгээ товчлие. Төсөл хэрэгжүүлэх судлаачдын багийн бүрэлдэхүүний хувьд бол за Монгол судлалын хүрээлэнгийн захирал Заяабаатар гүшин хэлснээр бол манай тэнхимийн багш нар за мөн одоо ижил төрлийн сурвалж судалгааны ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын боловсролын их сургууль, шинжлэх ухааны академийн зарим эрдэмтдийн төлөөллийг бас оролцуулж ажиллагаа төлөвлөд байгаа билээ. За бид энэхүү багц төслийн санхүүжилтийг мөн одоо төрийн болон хувийн хөгжлийн байгууллагын дэмжлэг цэцлэгээр хэрэгжүүлэх бөгөөд 8 багц төслийн одоо эхний багц төслийг болох Монгол Улсын их сургууль МУИС Монгол хэлний тойл бичиг төслийг за МУИС-ийн ректорийн нэрмжит ажил болгон дэмжихээр болсон.
Монгол Улсын их сургуулийн ректор профессор Очир Хуйг танд төслийн багийн бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье. За ингээд та бүхэндээ баярлалаа. Ингээд тогтохогч дараагийн танилцуулгыг хийнэ. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч доктор Эрдэнэчир танд баярлалаа. За бид эхэнд үдч очтоо товчхон танилцуулсан. За Монгол Улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн Ахмад багш Базар Аригчаа хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа танд. За одоо үргэлжлээд Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш доктор Баттухдах таныг урьж байна. Монгол хэл шинжлэл 8 багц төслийг үндсэнд нь танилцуулнаа. За Монгол Улсын их сургуулийн эрдмийн сургууль танхимд хүрэлцэн ирсэн хүндэт зочид багш нар, эрдэмтэн судлаач, төслийн багийн гишүүдэд энэ өдрийн амар мэндийг айлтгаж мэдчилье. За Монгол хэл шинжлэл 8 багц төсөл 42 нэгж төслөөс бүрдэж байгаа юм. Тэгэхээр одоо 42 нэг төслийг нэг бүрчлэн ярил бас чамгүй цаг зарах учраас 8 багцыг 8 слайдаар аль болох товчхон гол агуулга зарчмыг 10 минутад багтааж танилцуулъя. За бид энэхүү 8 багц төслийн үзэл баримтлал үндсэн зарчмыг боловсруулад бэлдсэн. Тус бүрийн задаргааг нь хөрөнгө оруулах, хамтран ажиллах талуудад дэлгэрэнгүй тус бүрд нь танилцуулах юм. За одоо ингээд эхний төсөл. За үүний өмнө бас товч үндэслэлийн хувьд хэлэхэд Монгол Улсын үндсэн хууль, Монгол хэлний тухай хууль, за Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, ялангуяа энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын соёл иргэншлийн аюулгүй байдалтай холбогдох бүлэг хэсэг, за Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын их сургуулийн 2025-аас 30 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд Монгол хэл бичгийг судлан шинжлэх, сургууль таниулахтай холбоотой тодорхой заалт орсон байдаг. Энэ бол энэхүү төслийг хэрэгжүүлэх эрх зүйн суур үндэслэл болж байгаамаа. За үүнээс гадна олон нийтийн хэрэгцээ шаардлага, хөтөлбөрийн шинжилгээд олон зүйлд тулгуурлаж энэ багц төслийг хэрэгжүүлж байна. За бид энэ 8 багц төслийн 1-р хэсэг бол толь бичиг гэж томьёолж байна. Энэ хэсэгт бол за Монгол Улсын их сургуулиас одоо монгол хэлний тайлбар толь бичиг. Тэгвэл энэ толь бичгийн нэр Мойс гэдэг нэртэй. Сая Очрыг ректор хэлснээр Мойс монгол хэлний тайлбар толь бичиг. Олон улсын одоо энэ толь бичиг зохиож байгаа арга аргачлалын дагуу ялангуяа тайлбарыг бол нэлээд шинэ төвшөнд зохион байгуулж толь бичиг зохиох арга зүг шинжилсэн ийм ажил төлөвлөхөөр ажиллаж байна. Энд Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш нар, за мөн бакалавр, магистрийн төвшөнд сурж байгаа манай оюутан суралцагчид бас оролцож байна. Одоо энд манай танхимд хүрэлцэн ирсэн зохиогч болох гээд энэ ном толд оролцоод эд ажиллаж байгаа манай оюутнууд бас хүрэлцэн ирсэн байна. За мөн хүүхдэд зориулсан төвшөнд хуваасан олон зорилт зүйлийн зорилт үгүй тайлбар тол Монгол сурвалжийн үгийн санд суурилсан дундад үеийн монгол хэлний тайлбар толь бичиг. За зохиолчийн үгийн сангийн түүний хэрэглээг тодорхойлсон юм цахим хайлтын систем толь бичгийг бүтээх ийм багц ажлыг 1-р толь бичиг гэсэн энэ хэсэгт төлөвлөсөн. За энд бол бид төлөөлөл болгоод Мойс монгол хэлний толь бичиг гэдэг бүтээл хийхээ төсөөлсөн байдлаар хавцыг нь бас үзүүлж сонирхолж байна. Энэ толь бичиг багийн хэсгийг, төслийн багц хэсгийг манай тэнхимийн дэд профессор доктор Баттурж удирдах ахалж ажиллах юм аа. За 2-р хэсэг бол монгол хэлний нутгийн аялгауны интеграл судалгаа гэсэн ийм хэсэг байна. За монгол улсад монгол хэлний нутгийн аялгау судлал бол бас харьцангуй хөгжсөн ийм зүйл. Одоо энэ уламжлалт судалгааг ахиулж шинэ төвшөнд хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. За тухайлх нь бол текст, зураг, дүрс, дохио, видео тэр соёлын тайлбарыг багцаар нь үзүүлсэн ийм цуврал толь бичиг зохионо. Энд одоо та бүхний харж байгаа энд QR кодыг хүртэлмж тавина. Өөрөөр хэлбэл бурайдад хэлж байгаа бах гэдэг үгийг мэлхий гэдэг утгаар ойлгож байгаа бол ямар үед ямар орчинд хэлж байна гэдгийг тэр соёлын тайлбарыг нь
энэ QR кодыг давхар уншуулахад задарч тайлбарлахаар ийм багцаар нь төслийг боловсруулсан. За энэ цуврал 4 багц төсөл байгаа учраас 4 багцаас бүрдэж байгаа. Тийм учраас бол энд 4 ном гарна. За мөн нутгийн аялгауны судалгааны их хэрэглэгдэхүүн өвийг судалгааны хэрэгэлтэнд оруулах юм багц ажил байна. За энэ багц төслийг бол мөн дэд профессор Баттур Жугш ахалж хэрэгжүүлнэ. За 3 дахь хэсэг бол Монгол хэлний зүй гэсэн ийм багц ажил байгаа. Энд бол за Монгол улс бол тусгаар тогтносон Монгол улс. За биднийг бас хараад хэлийн жамдад сууж байгаа Монгол үндэстэн маань байдаг. Тийм учраас Монгол улсын их сургууль судалгааны бодлогоор Монгол үндэстэндээ чиглэсэн энэ сургууль судалгааныхаа манлайллыг гаргаж Монгол хэлний зүйг судалгааны ололт амжилтанд тулгуурлаж за мөн орчин үеийн хэл шинжлэлийн ололт амжилтыг шингээж энэ Монгол хэлний зүйг боловсруулж бичнэ. Энэ ажлыг бол бас олон хувилбарт байдлаар түгээхээр ингэж төлөвлөсөн. Энэ хэсгийг одоо миний бие бас хариуцж ажиллах юм аа. За 4 дахь судалгааны хэсэг бол Монгол хэлний сурах бичиг. За Монгол Улсын их сургууль 1970 оноос эхлээд гадаад хүнд монгол хэл заах ажлыг ер нь хариуцаж ажилласан. За дэлхийн олон орны хэл судлаач хэл шинжил сонирхсон, Монголыг сонирхсон олон хүнд монгол хэл заасан ариун туршлагатай. Энэ туршлагадаа тулгуурлаж энэ хөтөлбөрийн шинжилгээний сацуу уялдаад ийм судлага хаяа. Ялангуяа олон улсын монгол хэлний шалгалтын тогтолцоо буюу TOEFL энэ одоо цуврал энэ багц ажлыг хийсэн туршлагатаа үндэслэж монгол хэлний сурах бичиг, гадаад хүн зориулсан анган дунд гүнзгий шатны сурах бичиг, за мөн одоо энэ цаг үеийн шаардлагаар гадаадд төрж өссөн хүүхдүүдэд бас монгол хэлний сурах бичиг зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгээ боловсролын хамнаас төрийн бодлогод бас энэ хэлийн чандад ажиллаж амьдарч байгаа хүүхдэд төрж өссөн хүүхдэд зориулсан энэ багц ажлыг хэрэгжүүлэх эрх зүйн одоо шийдвэрүүд гарсан юм байна. Энд одоо шийдвэртээ уялдуулж энэ багц ажлыг хэрэгжүүлнэ. За дараагийн 5 дахь хэсэг бол хичээл сургалт шалгалттай холбоотой хэсэг байна. Энэ дөр бол бид за монгол бичгийн хэрэглээ, монгол хэлний төвшин тогтоох шалгалт, за монгол хэл соёлыг сурч байгаа гадаад хүмүүст за зориулсан за энэ орчин үеийн одоо технологи зөвлөсөн подкаст хэлбэрийн, нэвтрүүлэг хэлбэрийн олон ийм контент бүтээн тухайлх юм бол энэ Easy English гэх мэтлэг ийм арга зүйд одоо ийм олон нээлттэй ийм захин хичээлүүдийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Энд бол бас багцаж ажиллана. За түрүүний танилцуулсан сургуульчтай холбоотой хэсэг мөн энэ хичээл сургалттай холбоотой хэсгийг манай тэнхимийн эрхлэгч дэд профессор Эрдэнэ Очир багш ахалж хариуцаж ажиллах юм аа. За хэл шинжил сургуульчтай холбоотой хэсэг бол гарцаа авахгүй манай их сургууль бас хэрэгжүүлж байгаа энэ сургуулийн хөтөлбөрүүдтэй нэлээд уялдсан ийм ажил болох юм. Энэ дөр бол хэл шинжлийн үндэс, за дээрэс нь өгүүлбэр судлал, их судлал, танихун хэл шинжилгээд, за нийгэм хэл шинжилгээд энэ суурал орчин үеийн бас онлын ойлголтуудыг шингээсэн монгол хэлний үзэгдлээр тайлбарласан ийм багц шинэлэг сурах бичиг зохиох шаардлагатай байна. Энэ сурах бичгийг бол бас манай одоо Ганбаатар багш ахалж энэ багц ажлыг хэрэгжүүлнэ. За 7 дахь ажил бол Монголын нууц товчон гэсэн ийм сурал байгаамаа. За Монгол Улсын их сурвалж бол энэ Монголын нууц товчооны судлаар ажиллаж байсан ер нь эртний уламжлалтай, суурьтай. За тухайлх нь бол манай Ахмад багш, Хөдөлмөрийн Баатар, Дашцэдэн багшийн галлигийг сурвалж судалгаанд нэлээд түгээмэл ашигладаг. За Дашцэдэн багшийнхаа одоо галлигийг дээрээс нь Дашцэдэн багшийн сонгодгийн өмнөх тэгээр бичсэн гар бичмэл нь байдаг. За бас кириллээр хөрвүүлгэн бол энэ хоёр бүтээл нь бол урд өмнө хэвлэгдэж байгаагүй. Тэгэхээр энэ галлигтаа багцлаад энэ бүтээлийг бас багшийн одоо 100 насны өнгөрсөн жил боллоо. Энэ багцынхаа одоо тэргуунд нь бас хэвлэж олон нийт түргье гэж ингэж зорж байгаа. Тэгээ манай профессор Чоймо багш, Ууган Баяр, Жанчин багш гээд манай танхим бол энэ Монголын нууц товчоноор ажилладаг энэ уламжлалаа дэлгэрүүлж энэ чиглэлээр бас ажиллах нөөц боломж бол байж байгаа. Ийм ажлыг хийх юм. За дашрамд хэлэхэд энэ 42 багц 42 төслийн 2 ном болвол шинжилсэн 2 дахь хувилбар буюу 50% шинэ ном гэсэн. Бус 38, 39 нь бол шинээр бичих ийм ажил байгаа гэдгийг хэлье. За 8 дахь хэсэг бол Монгол хэл шинжилэл нэг сэдвт бүтээлийн сурал байгаа юм. Энд бол за
орчин цагийн монгол хэл шинжилгээтэй холбоотой онлайн хэл шинжилгээний асуудлууд байна. За дээрэс нь монгол хэлний авиалбарын бүтээгүүрийн авиалбар зөв за мөн бичгийн одоо ам бичгийн хэлний судалгаатай холбоотой, танихан хэл шинжилгээтэй холбоотой дунд үеийн монгол хэлний асуудлаар бичиж буй бичгээр төлөвлөж буй манай багш нарын судлаач багш нарын бүтээлийг нэг сэдвт суурлаар бичнэ гэж ингэж төлөвлөж байгаа. За тухайлх юм бол одоо манай монгол хэл судлал 15 бүтээлд их судал гэдэг хэсэг байж байгаа. Тэнд бол монгол хэлний холбоосжилт гэдэг нэг хэсэг байна. Тэрийг одоо ахаад задлаад гүнзгийрүүл судлахад бараг 2-3 багц бүтээл хэд хэдэн хүний судалгааны ажил болж байгаа. Тийм учраас бол энэ багц ажлыг үргэлжлүүлж агшин төвчний судалгаатайгаа уялдуулж сайжруулъя гэсэн ийм төлөвлөгөөтэй байнамаа. Ийм 8 багц бүтээл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. За товч хэлэхэд энэ 8 багц 42 төсөлд бидний тооцоолсноор 150-аас 160 хүн давхардсан тоогоор оролцож ажиллана. Энд бол мэдээж түрүүний хэлснээр манай агшин төвчний болон бүх төвчний сурвалжлагч ахмад багш нар за Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн Монгол хэл шинжилгээний тэнхимтэй хамтарч ажилладаг судалгааны бусад байгууллагууд оролцож ажиллана. Ингээд бидний энэ багц төслийг дэмжиж ажиллаж байгаа Монгол Улсын их сургуулийн ректор Очир Уяг захирал танд за проректор Монгол судлалын хүрээлэнгийн захирал Саяотор багш өнөөдрийн төслийн нээлт танилцуулгад хүрэлцэн ирсэн хүндэт зочд та бүхэнд баярлалаа. За нэг одоо нууц гэхүү шийдэгдсэн бас нэг зүйлийг хэлэхэд тойл бичиг төсөлтэй холбоотой зохиолч хэлний үгийн төслийг Монгол Улсын их хурлын гишүүн Марс Ви төслийн санаачлагч Сүхбаатарын Эрдэнэболд за энд харагдаж байгаа Монгол хэл шинжилэл нэг сэдвт бүтээлийн суурлын 2 одоо бүтээл байнамаа. Орчин цагийн Монгол хэлний холбоосч гэдэг 2 цуврал ажлыг Улсын их хурлын гишүүн Хунсалмаа нар хариуцж дэмжиж хэвлүүлэхээр болсон. Гэх мэтлэнгээр бидний одоо санаачлал үр дүнтэй болоод санхүүжилтийн зарим зүйлс нь бас шийдэгдэхээр одоо бас хийж бүтээх урам зориг бас сайхан ундарч байна. Ингээд та бүхэнд баярлалаа, амжилт хүсье. За Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн ахлах багш доктор Баттух танд баярлалаа. Монгол хэл шинжил 8 багц төслийг бүхэлд нь бас сонирхолтой танилцуулаа. Баттух доктор онцлон хэлэхдээ 150-аас 160 хүн энэ төслийн үйл ажиллагаанд оролцсон гэж хэлж байсан. За яг оройлон оролцож байгаа залуу эрдэмтэн судлаачдыг бас хараад баярлаж байна, бахархаж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье. За Баян сан багш руу хэлүүлээд гэж. За ингээд Монгол Улсын гавьяат багш Баян сан таныг урьж сэтгэлээ хуваалцсан уу гэж хэлж байна. За та бүхний амар амгалан их сайхан үйл явдал болж байна. Монгол Улсын их сургууль бол 1942 онд байгуулснаас хойш 80 гаруй жил болсон Монгол Улсын хамгийн ууган их сургууль. Монгол Улсын их сургууль ууган сургуулийнхаа хувьд эхний 50 жилд нь бол бүрэлдэн тогтнож өөрийнхөө одоо сургууль судалгааны ажлын цэгц их сургуулийн төвшөнд хүрсэн бол дараагийн 30 жилд нь бол Монгол Улсын өөрийнх нь хөгжлийн үзэл баримтлалын шилжилтийн үетэй холбоотой нэг хэсэг бас одоо жахан алгуурлсан. За ингээд одоо өнөөдөр ер нь энэ цаг үеэс эхлээд Монгол Улсын их сургуулийн хөгжлийн цоошин одоо тийм сургууль судалгааны үеишээ эхэлж байна гэж ингэж үзэхээр тийм сайхан үйл явдал болж байна. За энд бол юу гэдэг зэрэг өөр газар одоо өндөр хөгжилтэй газар бол сургууль боловсрол төгсөж эрдмийн зэрэг хамгаалж судалгаа шинжилгээний ажил хийсэн ийм залуу судлаачид энэ бүхэл бүтэн одоо үе бол энд орж ажиллаж байна. Эний үгтэй зэрэг Монгол Улсын их сургууль бол зөвхөн одоо Монгол Улсын анхны их сургууль төдийгүй сургууль судалгааныхаа ажиллаар бол Монгол Улсын бүх их сургуулиудыг тэргүүлэх чиглэлийн сургууль гэдэг нь бол бүх одоо хүн бол одоо хүлээн зөвшөөрдөг. Тэгээд дэлхийн хэмжээнд бол Монгол Улсын их сургууль бол одоо цорын ганц
өөрийнхөө улсыг төлөөж чадах шийдвэрлэгаанд бүх салбараар одоо өндөр түвшинд хүрч хөгжсөн ийм сайхан сургуулийн боловсон хүчний цоошин одоо үе бол энэ ажлыг эхлүүлж байна. За ингээд энд бол ер нь бол энэ саяын энэ захирлуудын танилцуулсан төслийн багийн ахлагч нарыг төлөөж танилцуулсан энэ юунаас танилцуулгаас үзэхэд бол юу гэдэг зэрэг ер нь энэ манай Монгол Улсын их сургуулийн хишинжлийн судалгааны салбар бол нэг цоошин одоо нэг тийм их том алхам бол хийх гэж байгаа юм байна гэж ингэж их баярламаар юм сайхан үйл явдал болж байна. Юу гэдэг зэрэг угаасаа бол энэ сүүлийн 30 жилд бол ер нь жаахан тийм алгуурсан унтарсан байдалд бол орсон нь үнэн. Одоо энийг бол одоо хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэхдээ энэ бол сургуулийн дотоод үйл ажиллагааг ихээсээ илүү манай Монгол улсын өөрийнх нь ерөнхий хөгжлийн чиг хандлага шилжилтийн үетэй бол холбоотой юм үйл явдлууд байсан гэж ингэж ойлгодог. Тэгээ ер нь хизээ бол сэхэр сэрдэг болдоо гэж одоо ингэж бол өвгөн багшаа хувьд бол одоо бодож санаа ширдэг байсан. Тэгээд одоо бол өндийж босож давхих цаг нь бол болсон юм байна гэж одоо ингэж ухамсар төрж байна. Энд бол жишээ нь Оксфордын их сургууль гэдэг юм уу, Кембрижийн их сургуулийн толбич сурах чиг гэдэг одоо хондоо бид нэрт тийм зүйл байдаг. Тэгэхээр энэ одоо ямар учиртай юм бол гэж бодсон чинь тэгсэн одоо өнөөдөр бол жишээ нь Очир хоёуг захирал, Заяаватар захирал нарын ярьж байгаагаар бол Монгол Улсын их сургууль гэдэг, Оксфордын их сургууль, Кембрижийн их сургууль гэдэг толбичиг шиг судалгааны нэгсэдвүүц бүтээлүүд шиг эрдэмтлийн ажлууд шиг хилцэг бичгүү шиг одоо ийм цуврал бол Монгол улсад анх удаа бол одоо гарч эхэлж байгаа гэж ингэж бодлоор зэрэг Монгол Улсын их сургуулийн нийт одоо юу одоо бардаагаар авч үзэж байгаа тэр төвшин тэр тундаа бол манай хишинжилэл хэл судлалын салбарын төвшин бол өөрөөр хэлбэл дэлхийн одоо хэдэн зуун хөгжлийн төвхтэй том сургуулиудын эренбит зэрэглэл дэг журамд бол нийцсэн ийм сургалт судалгааны ажлыг бол явуулж байгаа юм байна гэж одоо ингэж баярлаж байна тий Ахмад багшаа хувьд. Ингээд ер нь бол одоо энэ 2 жилийн хугацаанд ингээд олон зуун хүн оролцсон ийм сайхан төслийн үр дүн гарах юм байна. Энд бол одоо итгэл төгс байна. Техникийн боломжит их сайхан болсон, залуучуудын боловсролын төвшинч бол хангалттай болсон. За ингээд одоо энийг зохион байгуулж байгаа залуучууд ч гэсэн одоо эрмэн зоригтой одоо сайхан ажиллаж ажил үйлс бол өчөжтэй болно гэж бодож байна. Ингээд их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим одоо үүсгэн байгуулсан 80 жилийн ой анжил тохиож байгаа. Тэгэхээр энэ ой тохиож байхад бол энэ ажлын 50% үр дүн бол гарцсан байх юм байна энэ намар тий. Тэгээд дараагийн жил нь бол одоо энэ ажил бөрөмсөг хийж дууссан байх юм байна гэдэг. Тэгэхээр энэ бол ер нь нэг энэ ажлыг бол манай Монгол Улсын их сургуулийн оюутнуудад, агсан төвчний оюутнууд, гадаадын оюутнуудад сайн танилцуулж, Монгол Улсын их сургуулиуд ийм сайхан ажил үйл санаачилж хийж бүтээж байгаа юм байна гэсэн ийм зүйлийг бол одоо Монгол орон даяар гадаадын одоо холбоотой их сургуулиудад бол тархааж энэ нэр сүрийг бол одоо хондоо их сайхан одоо ингэж өргөж өгөл бас судлаачдын урам зориг сэргэх байхаа гэж бодож байна. Би хувьдаа бол их баярлж байна. Энэ ажил бол их сайхан ажил болно. Энэ ажил бол цаашдаа дараагийн үеийн залуучууд судлаачдын урам зоригийг сэргээсэн их юм бүтээхэд эрмэлзэл төрүүлсэн ийм сайхан ажил болно гэж бол бүрэн дүүрэн итгэж байна. Тэгээд та бүхэнд ажлын амжилт сайн сайхныг өрөөё. За хүндэт зочдоо төлөөлж үг хэлсэн Монгол Улсын гавь төгш Баянсан багштай баярлалаа. Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн Монгол хэл шинжилгээний дэглэм хэрэгжүүлэх Монгол хэл шинжилэл 8 багц төслийн нээлтийн албан ёсны үйл ажиллагаа энэ хүрээд өндөрлөж байна. Одоо та бүхнийг дурсгалын зураг авах хэсэгтээ орж байна. Сургуулийнхаа логоны өмнө зогсож баад өнөөдрөө зураг авахулж.